Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр өөрийн хэрэгэлдэг аяг тавг болон ариун цэврийн хэрэглэлээ аав ээж, ах эгч хамт амьдардаг хүмүүсийнхээс ялгаж таних талаар суралцгаая. Та нар өөрийн сойзоор дүүгийнхээ шүдийг угааж байсан уу? Эсвэл ээжийнхээ самаар үсээ самнаж байв уу? Тийм бол сойзон дээр нус, жүлс үлдэж, үсний саман дээр нян үлдсэн байж магадгүй шүү. Нян гэж юу вэ хүүхдүүдээ? Та нар мэдэх үү? Нян гэдэг нь та нарын нүдэнд харагдахгүй маш жижиг амтны юм. Нян хүний биед орвол гид зүвдүүлэх, ханиалгах, халуурахад ч хүргэж мэднэ. Нянгуу таа сайгүй байдаг. Гар дээр, тоглоомн дээр, бүр сойз, альчуур болон аяг тавган дээр ч байж магадгүй. Тиймээс бид гараа угаах, бусдын сойз сам болон эд зүйлсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн өөрийн хэрэгэлдэг эд зүйлсийг бусдад хэрэглүүлж болохгүй байх нь. Тэгвэл өөрийн хэрэгэлдэг эд зүйлсийг ээж аав, ах эгч болон хамт амьдардаг хүмүүсийнхээс яаж ялгаж таних вэ? Энэ бол Мишель түүний сойзон дээр туулааны зураг наалттай, ах итгэлийн сойзон дээр үхрний зурагтай, аавын алчуур дээр морины зураг байна. Ээжийн аяг хоньны зурагтай. Хүн бүр өөр өөрийн төрсөн жилийн амтны зурагтай аяг тавг болон ариун цэврийн хэрэгслийг хэрэглэнэ. 12 жил шиг хүн бүр өөр, хэрэгслэн ч өөр. Бусдын ямыг хэрэглэвэл өвдөж мэднэ. Харин өөрийн ямаа хэрэглэвэл цэвэрхэн эрүүл байх болно. За хүүхдүүдээ маргааш сойд сам алчуураа сайн хараарай. Тэрэн дээр чинь нэг хөөрхөн зураг байж мэднэ. Хэрв өөрийн жилээ олж харвал энэ бол минийх гэж хэлээд зөвхөн өөрөө хэрэглээрэй. Чиний сам сойж алчуур болон аяг тавг зөвхөн чинийх. Тиймээс өөрийн ямаа хайрлаж зөв хэрэглэж сурсан бол эрүүл цэвэрч хүүхэд болно. Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдтэй ариун цэврийн хэрэглээ зөвхөн өөрөө хэрэглэж сурахад нь туслаарай. Алчуур, шүдний сойз, сам зэрэг нь хувь хүний хэрэглээ гэдгийг багаас нь ойлгуулж тусад нь хэрэглүүлэх нь эрүүл мэндийн маш чухал дадал болдог. Өөрийн нэртэй, өнгөтэй, ялгах тэмдэгтэй хэрэглэл нь хүүхдэд илүү сонирхолтой санагддаг. Энгийн мэд санагдах энэ дадал нь тэдний ирээдүйн эрүүл зөв амьдралын үндэс болдог шүү. Багшийнхаа өгсөн зөвлөгөөг анхааран үзсэн та нартаа баярлалаа. Баяртай.